Тийм учраас цөмөр одоо болио үнэхээр тэсэхгүй байгаа гэдэг. Энэ хэдийн юмнуудыг ярьж байгааг харахаар махны үнийг зах зээлийн зарчим тохируулдаг бид нар хамаагүй ч шиг зах зээлийн зарчим гэж байдаггүй маа. Хүн болгонд ижилхэн хүүтэд зээл өгчөөл чөлөөт өрсөлдөөн бий болохоос биш. Тусгай зөвшөөрөлтөй олигархууд нь уул уурхайн зөвшөөрөл авцсан, банкны зөвшөөрөл авцсан, бензин оруулж зардаг зөвшөөрөл авцсан, Mobicom-ын зөвшөөрөл авцсан, Univision-ийн зөвшөөрөл авцсан. Тийм тусгай зөвшөөрөлтөй хүмүүст нь долларын эзэд хүү багтаа зээл өгөөд хөөхий тэрийг нь болохоор өндөр хэрэглээний зээлтэй ядарсан ард түмэн төлдөг ийм санхүүгийн загвартай тохиолдолд ямар ч чөлөө зах зээлийн нийгэм, зах зээлийн зарчим гэж байхгүй. Та нар энгийн юмар бодлоо. Зах зээлийн зарчим үйлчлэнэ гэж хэлээд байгаа тэр J2, Жаданбагийн 2 гэдэг эдийн засгийн сайд. Тэрэн шиг бүгдээр жидүүгийн 3% хүүтэй зээл авдаг бол хамаагүй тэрнтэй өрсөлдөй л доо. Ийгээрээ чи ч гэсэн бүх ард түмний 3% хүүтэй зээлтэй болгочоод тэгээ чи харин зах зээлийн зарчим ярих ёстой байхгүй юу? Тэгэхгүй өөртөө хүү багтаа 3% хүүтэй зээл авчаад тэгээ 25% хүүтэй бүр зарим нь 50% хүүтэй хэрэглээний зээлэр буюу ямар ч бизнесгүй жилийн 50-60% хүүтэй аппликейшны зээлэр арай гэж амь зогоож байгаа хүмүүстэй зах зээлийн зарчим ярина гэдэг чи юу гэсэн үг юм бэ?